Бурханд бүхний зориулах уу 5 дугаар бүлэг. Та нар намайг хайх бөгөөд үхэл зүрхээрээ намайг хайвал олон хэмээн Бурханы амлалтанд өгүүлжээ. Иремая 29:13. Бидний дотор Бурхантай төст байдал сэргээгт хүч өөрчлөлт гарахын тулд бид түүнд бүрэн автагдах учиртай. Бид уг чанараараа Бурханаас хөндөрөн холджээ. Харин та нар өөрсдийн нүгэл хилэнц дотор өгсөн байв. Толгойн бүхэлдээ өвчтөө, зүрх нь бүхэлдээ ядруу байна. Эрүүл газар алга. Сатан өөрийнхөө торонд чанга атгаж, өөрийн хүслээр тэднийг хөдөлгөхийн тулд тэднийг олзлон авсан хэмээн ариун сүнс бидний байдлыг дүрслэн өгүүлжээ. Эфес 2:1, Исая 1:5-6, 2-р Тимот 2:26. Бурхан биднийг ангааж чөлөөлөхийг хүсэж байна. Чингэхийн тулд бидний бүхий л төрлөх чанарыг язгуур үндсээр нь өөрчлөн шинжлэх шаардлагатай учраас бид түүнд бүрэн захирагдах ёстой. Өөрийнхөө биетэй тэмцэлдэх нь хүмүүсийн хизээ нэгэн цагт хийхээс аргагүй хамгийн том тулалдаа. Өөрийнхөө биеийг номготгож Бурханы таалал бүрэн нийцүүлэхийн тулд хүчин чармаалт хэрэгтэй. Бурханд өөрийгөө зориулахгүйгээр хүн ариун ёсны шинэ амьдралыг зохиох боломжгүй. Бурханы засаглал нь сатаны дүрсэлж үзүүлэхийг хүсдэгчлэн сохроор бишрэн дагах, өөрийн бодолгүй захирагдах явдал биш юм аа. Бурхан өөрийнхөө бүтээлүүдийн саруул ухаан, нинжин сэтгэл өөд дуудаж хүмүүст хандан наашир хамт хэлэлцье хэмээн санал гаргаж байна. Исая 1:18. Тэрээр бидний хүсэл зоригийг хүчээр барьдаггүй. Харин сайн дураараа ухаалгаар итгэх итгэлийг хүлээж авдаг. Аль будалгаар итгэх явдал, оюун ухаан болон ёс суртахууныг бүхий л талаар хөгжүүлэх бололцоог хааж, хүнийг оньсон хөдөлгөөр мэт болгон хувиргана. Энэ нь бүтээгчийн хүсэл зоригт харшилна. Тэр өөрийнхөө бүтээлийн дээж болсон хүнийг дээд зэргээр хөгжөөсөө гэж хүсдэг юм. Бурхан эрхэм дээд аз жаргалыг бидэнд санал болгож, өөрийнхөө өршөөл ивэлийн хүчээр биднийг тэр аз жаргалд умруулахыг хүсэмжилдэг юм аа. Тэр өөрийнхөө үзэл санааг бидний дотор хэрэгжүүлэхийн тулд биднийг өөртөө урин дуудаж байна. Бурханы үр хүүхдүүдийн эрх чөлөөг эдлэхийн тулд гим нүглийн боолчлоос чөлөөлөгдөхийг бид хүснэ үү? Энэ бол бидний сонголт мэдсэн хэрэг ажээ. Бид өөрсдийгөө Бурханд зориулахдаа биднийг түүнээс тусгаарлаж байгаа юм бүхнээс зайлшгүй татгалзах ёстой. Тиймээс ч аврагч та нарын хинэн байгаа бүхнээсээ эс татгалзваас миний шав байж чадахгүй хэмээн айлтжээ. Лук 14:33. Зүрх сэтгэлийг Бурханаас холдуулагч бүхнийг орхих хэрэгтэй. Эд баялаг олон хүний шүтэн болж хуурсан. Мөнгө зоосонд шунаж, баяжих гэж улаар нь зүтгэх явдал бол тэднийг сатантай холбож дүнгэлсэн гинж мөн. Бусад зарим нь юу юуны төрөнд нэр алдар, өргөмжлөл, хүндлэл рүү тэмүүлдэг. Зарим нь санаа амар, ямар ч хариуцлагагүй амьдрахыг эрхэнд үздэг. Гэвч боолчлын эдгээр гав гинжийг тас сохих ёстой. Бид нэг хэсгээ их эзний мэдэлд, нөгөө хэсгээ дэлхийн мэдэл байлгаж таарахгүй. Хэрв бид түүнд бүрэн харьяалагдахгүй бол Бурханы хүүхдүүд болж үл чадна. Зарим нь Бурханы хуулийг биелүүлэх, ариун зам байдлыг төлөвшүүлэх, аврагдахын тулд өөртөө л бүрэн найдлага тавьдаг мөртлөө Бурханд хүчин зүтгэж байна гэж ярьдаг. Эдгээр хүмүүс Христийн хайр инэрлийг хамаг зүрх сэтгэлээрээ мэдэрч чадаагүй авч Бурханы шаардлага хэмээн Христэд итгэгчийн үүргээ сайн биелүүлж улмаар мөнхийн амьдрал хүртхийг эрмэлздэг. Тэгвэл ийм итгэл юунд ч хүрэхгүй. Христ зүрхэнд нь бат оршиж байгаа цагт бидний сэтгэл түүний хайр инэрл, түүнтэй харилцсны баяр баясгалангаар бэлхэж, түүнгүүгээр цаашид байхын аргагүй болтоог. Түүний тухай эргцүүлэн бодохдоо бид өөрийнхөө биеийг умартаж, Христийг хайрлах хайрын хүчээр хамт бүхнээ хийдэг. Бурханы хайр инэрлийн хүчийг мэдэрсэн хэн боловч Бурханы шаардлагыг өөрийн зүгээс яаж аль болох бага хохиролтойгоор хангийдаа гэж огт боддоггүй. Тэд өөрсдийнхөө цагаатгагчийн хүсэл зориг лугаа бүрэн нийцтэй аж төрхийг эрмэлзэн хамаг юмаа дуртаяа орхиж сонгосон зорилгодоо хүрэхийн төлөө
өөрийгөө бүрэн дайчлахад бэлэн байдаг. Хэрэв Христэд итгэгчийн сэтгэл зүрхэнд энэ гүн хайр байхгүй бол түүний итгэл хоосон үг, худал хуурмаг зүйлд хүнд дарамт болно. Та нар Христэд бүхнээ зориулахдаа хитрхи их юм золиосож хохирч байна гэж бодож байж болох юм. Тэгвэл өөрсдөөсөө Христ миний төлөө юугаараа хохирсон бэ гэж асуух тун. Бурхны хүү биднийг аврахын төлөө амгалан тайван байдал халуун ам бүхнээрээ хохирсон. Тэр бидэнд хамаг зүрх сэтгэл хайр инэрлээ зориулсан билээ. Тэгэхэд бид тийм л хайр инэрл үгүй хүмүүс. Түүний төлөө зүрхээ нээхгүй байх гэж юу? Бид агшин бүрийг Христийн өршөөлөгээр өнгөрөөж буй боловч ямархан их муухаг, өдүүлэг, гаслан зовлонгийн харанхуй ангалаас биднийг өөд татан гаргасныг бүрэн дүрэн ухамсарлахгүй байгаа юм. Бидний нүгэлд цоо хатгуулсан түүний өдөөс бид хараад түүний хайр инэрл хийгээд хүмүүсийн төлөө золиослогдсон шаналхтаа идэлсэн зовлонг нь хайхрахгүй байж болох уу? Эзэн өөрийгөө хичнээн зөв үлцэнгүй болгосныг харсаар байж амьдралд хөтлөх бидний зам тэмцэл бэрхшээл дундуур өнгөрдөх ундууцж болно гэж юу? Бардам зантай олон хүн хүлцэнгүй байж гимшхийн хэрэг юу байна вэ? Ингэлгүйгээр бурхан намайг хүлээж авна гэдэгт итгэл дүүрэн байж болохгүй гэж юу хэмээн асуудаг. Тэгвэл Христийг харцгаа тэр нүгэлгүй байсан. Түгэрч барахгүй тэр Тэнгэрийн хаан байсан. Гэвч хүн төрлөختнийг цагаатгахын тулд нүглийн золиос болсон. Тэр өөрийн амийг үхэл рүү асгаж хилэнцтэнгүүдтэй хамт тоологдсон. Тэр олонний нүглийг өөртөө тээж хилэнцтэнгүүдийн төлөө зуурчилсан билээ. Исая 53:12. Бид сэтгэл санаа бүхнээ Христэд өгөхдөө юунд татгалзсан вэ? Есүс нүгэлд автсан бидний зүрхийг өөрийн цусаар ариусгаж, өөрийн зөөрлөшгүй хайр инэрлээр биднийг нүглийн бузраас аврахыг л хүсдэг. Гэтэл зарим хүнд байгаа бүхнээ бурхан зориулах нь маш хэцүү санагддаг. Иймэрхүү үг яриа, бодол санаа бидэнд ичид зовх сэтгэлийг төрүүлэх ёстойсон. Бурхан үнэхээр хэрэгтэй зүйлээсээ татгалзахыг биднээс шаарддаггүй. Тэр үргэлж өөрийн үр хүүхдийн сайн сайхны төлөө байдаг. Христийг хараахан сонгож амжаагүй байгаа хүмүүс Бурхан тэдэнд энэ хорвоогийн элдв юмтай зөөрлөшгүй сайн сайхныг хүсдгийг л ойлгох хэрэгтэй. Хүн Бурханы хүслийн эсрэг бодож, сэтгэж үйлдэх нь өөртөө асар их гай тарж байгаа хэрэг юм. Бурханы хоригдсан замаар явбал жинхэнэ ад жаргалыг эдэлж чадахгүй. Зөвхөн тэр л бидэнд чухам аль нь ямар вэ, аль нь сайн бэ гэдгийг мэдүүлж бидний сайн сайхны төлөө бүхий л зүйлийг төлөвлөдөг шүү дээ. Харин нүглийн зам бол зовлон, гаслан, үхэл, мөхлийн зам билээ. Бурхан өөрийнхөө үр хүүхдүүдийн зовлонг хараад сэтгэл хандаг гэж боддог хүмүүс ихээхэн төрөлдөж байна. Орчлон ертөнц нэлэнхүүдээ хүнийг аз жаргалтай байгаасаа гэж хүсэж байдаг юм аа. Тэнгэр дэх бидний эцэг өөрийн гараар бүтээсэн хүмүүний баяр баясгалан хааж боогдуулдаггүй юм. Харин ч Бурхан аз жаргал ба мөнх амьдралд хүрэх замыг боож хаах, зовлон гаслан тарих зүйлээс татгалзахыг бидэнд уриалдаг билээ. ертөнцийг аврагч хүмүүсийг жинхэнэ байгаа байдлаар нь бүхий л гин зэмтэй төгс төгөлдөр биш эмзэг сул шинжтэй нь хүлээж авдаг юм. Бурхан тэднийг нүглээс нь цэвэрлэж өөрийн цусаар цагаатгахаар үл барам түүний ачааг үүрхийг зөвшөөрсөн хүн бүхний нандин хүсэл эрмэлзлийг нь хангадаг юм. Тэр өөрөөс нь амьдралын талах гүйж ирсэн хүн бүрийг инх хамглан байлгахсан гэж хүсдэг. Есүс биднийг жаргал цэнгэлийн оргилд хүргэх тэр л үүргүүдийг биелүүлэх тун хэмээн уриалан дууддаг билээ. Түүний хүсэл тааллыг эсэргүүцсэн хүмүүс ийм байдлыг хизээж амсаж чадахгүй. Суу алдрын найдлага болсон Христийг зүрхэндээ тэвч хүн амьдралын баяр баясгалыг дүүрэн эзэлдэг. Өөрийнхөө амьдралыг Христээр яаж удирдуулах вэ гэж олон хүн асуув. Та нар өөрсдийгөө Христэд зориулахыг хүсдэг боловч ёс суртахууны тэсвэр хатуужил үгүй. Эргэлзэж тэнэгэлздэг. Нүгэлт зуршлын эрхшээлд орсон байдаг. Та нарын өөртөө өгсөн амлалт, шийдвэр, тоглоомон байшин шиг нурж ундаг. Та нар өөрснийхөө бодол сэхээрэл, шохоорхлыг удирдан жолоодож чаддаггүй. Үл биелэгдэх үүрэг амлалтууд та нарыг өөрснийхөө чин сэтгэлд хүргэлцэхэд аргагүй хүргэдэг. Бурхан та нарыг хүлээж авахгүй юм шиг санагдвч гутарч зөвхөрхийн хэрэг байхгүй.
Хүсэл зоригийн жинхэнэ хүч гэж юу вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүний мөн чанараар ярил. Энэ нь аливаа шийдвэр гаргах үед зөв сонголт хийхэд хүргэдэг хүч болго. Хамаг юм хүний хүслийн зөв үйлдэлээс шалтгаална. Бурхан сонголт хийх чадварыг хүнд заяасан юм. Тэр чадварыг ашиглах хэрэгтэй. Хэдийгээр та нар зүрх сэтгэлээ дан өөрсдийн хүчээр өөрчилж чадахгүй боловч Бурханыг дагах тодорхой сонголт хийж чадна. Хэрэг хүсэл эрмэлзлээ түүнд даатгах тэнхэлтэй бол тэрээр та нарын хүсэл үйлдэлийн аль альнийг өөрийн талаар зохицуулах болно. Чингээс та нар Христийн сүнсний удирдлагад бүрэн орж хүсэл сонирхолтой нь түүнийхтэй эвсэн нийцэн. Ариун ёс сайн үйлс рүү тэмүүлэх нь саашаалтай хэрэг. Гэвч дан ганц хүсэл эрмэлзлээр хязгаарлагдвал ямар ч ашиг тус гарахгүй. Хэдийгээр Христэд итгэгч болохыг хүсэж түүний дагалдагчид хэмээн өөрсдийгөө тооцсон ч олон хүн төөрөлдөх болно. Учир нь тэд өөрсдийн хүслээ Бурханд захируулаагүй. Бас ийм сонголт хийхийг даруйш шийдэж чадахгүй байна. Хэрв та нар өөрснийхөө хүсэл зоригийг зөв голдролд чиглүүлэх юм бол та нарын амьдрал бүхэлдээ өөрчлөгдөх болно. Та бүхэн амьдрал югаан Христэд даатгавал ертөнцийн хамгийн хүчтэй эзний тусламж дэмжлэгийг авч чаднаа. Бурханд бүхнээ зориулбас та шинэ амьдралаар итгэл төгс замнах болно.